Бүгдээрээ сайн уу? Энэ удаа та нартай Бохир гудамж гээд 2006 оны киног ярьж өгье. Лайк, subscribe дараад киногоо үзээрэй. Ингээд кинонд орцгоё. Бяндо бол нутгийн мафт ажилладаг гангстер ба дороо хідэн дүү нартай. Жонсо бол түүний итгэдэг баруун гарна. Тэд мөнгө хүлэгчдийн мөнгийг нь нэхэж авч өгөх ажил хийдэг. Бяндо мөнгөө цуглуулж дуусаад Санчол гэдэг босстой аваачиж өгдөг. Босс нь түүнд маш бага мөнгө өгөхөөр нь өөрийн залуустаа цалин өгмөр байна. Бас гэртээ мөнгө зарцуулмаар байна гэхэд босс нь уурлаад мөнгө нэмдэггүй. Бяндо хамгийн том захирал Хуантай уулзахад сүүлийн хийсэн ажлыг нь магтаад хамт уухаар дуудана. Хуан захирал туслахуудаа анхаардгаараа Санчолоос өөр. Хуан захирал шинээр нээх тоглоомын газраа Бяндод хариуцуулмаар байгаагаа Санчолд хэлнэ. Хуан захиралд сүүлийн үед асуудалтай байгаа прокуророос дуудлага ирнэ. Ярьж дуусаад захирал Санчолд түүнийг зохицуулах гэхэд Санчол прокурортой орооцолтохоос айн татгалзахад Бяндо чимээгүй ажиглан сууна. Маргааш нь мөрөөдөө тоглоомын газрын нээлт болж байх нь тэр. Бяндо Жонсо хоёр одоо дажгүй мөнгө төгрөгтэй боломжтой болох байх гэж найдана. Гинэт Бяндогийн багын найз Мино тааралдаад хамт ойрхон кафе орж ярилцсан. Мино кино найруулагч болсон ба гангструудын тухай кино төсөл дээр ажиллаж байгаа жинхэнэ гангструудаас туршлага судалмаар байгаагаа хэлнэ. Гинэт Бяндод дуудлага ирж тоглоомын газарт нь өрсөлдөгч бүлэглэлийнхэн халтсан байдаг. Тэр хурдган очиход аль хэдийн оройтсон байх ба юучгүй сүтгэгдсэн байлаа. Санчол эсрэг бүлэглэлтэй дайн зарлал гэж тушаал өгөөд Бяндо залуусаа аваад хөдөлтөл тал талаас нь машинаар бүчиж аваад тэд чадлаараа тулалдана. Санчол нэмэлт хүчтэй хамт хоцорж ирээд зодтолтож байгаад хутгалуулаад уурандаа нэг хүнийг алцгадаг. Хүн амны хэрэгэн зодооноос шал өөр төвшний учраас цагдаа нартай орооцолтохоос өөр аргагүй төрнө. Хуан захирал Санчол Бяндо хоёртой асуудлыг яаж шийдэх талаар ярилцсан. Санчол Юмпил гэдэг Бяндотой ижил төвшний дүүгээ өөрийнхөө өмнөөс шоронд явуулж оронд нь мөрөөдөө тоглоомын газрыг хариуцуулахаар болдог. Өөрийн байр суурийг алтгаас айсан Бяндо сөгдөөд Санчолоос ахин боломж олгохыг гуйсан ч амжилт олдоггүй. Бяндо Хуан захиралыг прокурортой уулзаж дуусмагц нь гэрт нь хүргэж өгнө. Захирал асуудлаа Бяндод ярьж тэр хоёр жаахан жолов татнасан. Харих замдаа Бяндо ингээд явж байж болохгүй гэрийнхэн өөрийн залуусынхаа өмнө хариуцлага хүлээх ёстой гэж бодоод Хуан захирлын гэрлүү буцаж очиод прокурорыг зайлуулах ажлыг хий гэж хэлнэ. Бяндо өөрийн хамгийн их итгэдэг Жонсо дүүтэйгээ уулзахад дүүн аюултай ажиллаж төлөвлөгөөгч нь дагая гэв. Маргааш нь Мино Бяндо хоёр баг сургуулийнхаа уулзалтанд очиход Бяндогийн анхны хайр Хёнжутай дахин уулзна. Хёнжуг дахин хараад сэтгэл нь хөдөлж тэдэнтэй хамт цагийг зугаатай өнгөрөөнө. Бяндо Жонсоогоос дуудлага ирж төлөвлөгөөний дагуу бүгд бэлэн гэж дуудав. Тэр хоёр прокурорыг дагаж зөв цагийг хүлээж байлаа. Ажлаа дуусгаад Хуан захирлын итгэлийг олж өөрийн талдаа оруулж хангалттай мөнгө авч энэ талаар бүлгэмдээ ч хэлэхгүй нуухаар тохиролцсон байлаа. Санчол хэргийн талаар сонсоод Бяндог шижиглэхэд Бяндо хинт ч хэлэхгүй гэсэн амлалтаа зөрчилгүй мдээгүй царайлдаг. Санчол Бяндог бүлгэмээсээ гаргахаар төлөвлөнө. Мөнгөний асуудлаасаа гарсан Бяндо залуустайгаа хоол идэж тэмдэглэнэ. Гэхдээ Санчол өөрийг нь зүгээр орхихгүй гэдгийг мэдэж байсан болохоор тэд төрүүлж хөдлөхөөр шийднэ. Бяндо Миногийн кинонд ч туслаад Ёнжугийн номын дэлгүүрт ч очоод завгүй өдрүүдийг өнгөрөөнө. Ингээд Санчолын охин дүүгийн хорин болно. Бяндо болон түүний залуус игзгийг нь тааруулах гээд юу ч болоогүй юм шиг царайлцгаана. Эхлээд нэг нь Юмпилийг барьж авна. Хамгийн ихтгэлт хамгаалагч нь байхгүй болохоор Бяндо Санчолыг дагаж очоод хид хутгалаад хөнөөчгөнө. Ингээд Бяндо хуучин гэрээсээ нүүж ахиж доод түвшний гангстер байхаа болно. Бяндо Ёнжу дээр очоод яриа өрнүүлж байтал Ёнжугийн менежер уурлаад ажиллаа хий гэж загнана. Ажлыг нь тармагц Ёнжутай оройн хоолнд чорно. Бяндогийн төвшин нь өссөн болохоор офис дээр ажилладаг болов. Мино түүнд баяр хүргээд шинэ гарах киноныхоо талаар ч ярина. Хуан захирлын охин жүжигчин болох хүсэлтэй болохоор Миногийн кинонд нэг дүр тоглохыг хүсч буйг Бяндо хэлэхэд Мино хүсэлтийг дуртай явж зөвшөөрнө. Маргааш өдөр нь Бяндо Хёнжуд гутал аваад ажил дээр нь очихдоо түүнийг менежертэйгээ муудалцахыг харна. Энэ менежер нь экс найз залуунд байж таарад Бяндотой хартаад буцаж нийлье гэж байхыг харсан Бяндо очиход менежер шалчганаад салж өгөхгүй Бяндогийн доторх гангстрийг нь сэрээчгэнэ. Бяндо менежерийг будаа болтол нүдгийг харсан Хёнжу зочролд орж айгаад ахиж чам шиг танхаа хүнийг хармааргүй байна гэд явчихна. Хүн болгон амьдралыг нь хүлээн зөвшөөрөхгүйг ойлгосон Бяндогийн зүрх шархлаад тасарчлаа уугаад Миног дууддаг. Тэр шөнөө прокурорыг хөнөөснөө хар бараан юмнуудаа Минод ярьж чаддаг. Амьдрал үргэлжилсээр л Хуан захирал түүнд маш чухал ажил өгөх ба газар чөлөөлж том барилга барьмаар байгаагаа хэлж хийж чадах юм бол
асар их мөнгө өгөө хэлнэ. Энэ бүхний эцэст одоо л их мөнгөтэй болох боломжтой болоод залуустайгаа газрын эздийг сүрдүүлж эхэлнэ. Нэг удаа Минуг ухаан захиралтай танилцуулж охиныг нь тоглуулна гэж амласан киноныхоо тухай ярилцсан. Бяндуу Ёнжууд бууж өгөхийг хүсээгүй болохоор ажил дээр нь очтол тэр хэд хоног ирээгүй байлаа. Гэрт нь очтол Ёнжуу ухаан алдсан байх ба эмнэлэгт хүргэж ирээд хэдэн өдөр сахиж асрана. Өрсөлдөгч бүлэглэлт тэдний төлөвлөгөөг мэдээд өрсөж газрын зөвшөөрлийг авч байгааг мэдээд Бяндуу зохицуулах гэж очоод баригдмагцаа тэд нартай халз үзээд яаж игээд бичиг баримтуудаа авчираад ухаан захиралд бахархалтайя өгнө. Минугийн киног хэр болж байгааг харахаар очихдоо жинхэнэ гангстер яаж зодтолтгийг зааж өгнө. Оройн Хёнжууд цэцэг авч өгөөд хамт хоолнд орж ярилцаад Ёнжууг гэрт нь хүргэж өгөөд түүнийг үнснэ. Тэдний дунд байгаа хамгийн том зааг нь Бяндуугийн танхай амьдрал болохоор Бяндуу Хёнжуугийн төлөө бүхнээ орхиж чадна гэв. Минугийн киноны нээлт болж ухаан захирал охиныг нь тоглуулсан талархал илэрхийлнэ. Бяндуу Хёнжууг гэрээхэндээ танилцуулж байхад нь ухаан захирал залгаад Минугийн киног өөрийн биеэр үзгэв. Киног үзтэл нэг л буруу юм болох нь тэр. Минуд хэлсэн нууцуд нь кинон дээр тэр чигтээ гарна. Бяндуу яагаад кинонд оруулсныг нь асуухад Мину ярьсан чинь үнэн биш гэж бодоод оруулсан гэв. Жонсуу Минуг хитрхи их юм мэдэж байгаа. Аюултай. Би устгахчий гэхэд Бяндуугийн уур хүрээд зохиод авна. Гэсэн ч Жонсуугийн уур нь хүрээд Минуг хулгаалаад алахгүйгээр айлгаж сүрдүүлнэ. Бяндуу захиралдаа бүх юм удирдлага дор байгаа. Битгий санаа зов гэж хэлв. Тэд барилгын ажил бүтэмжтэй байгаа болохоор тэмдэглэцгээв. Жонсуу Минугийн дотор нэг л юм байгааг анзаарсан байв. Маргааш нь Бяндуу Хёнжууд бэлэг өгч байтал цагдаа нар ирээд түүнийг баривчлах гэтэл тэр цухтаачхна. Тэр Минуг өөрийг нь илчилсэн гэдгийг мэдэж байлаа. Ухаан захиралтай уулзаад Минуг устгаад энэ улсыг орхихоо хэлнэ. Гэвч Минугийн кино алдартай болж тэр нэрд гарсан болохоор энэ амаргүй байлаа. Бяндуу Жонсуутай уулзаад арыг минь цэвэрлээрэ гэж захиад явлаа. Бяндуу Минуг барихаар үдшилэг дээр нь ирэхэд Мину цогтгийг оролдоход гадаа нь залуус барьж ав. Бяндуу очих газараа очиод хүлээж байтал үл таних бүлэглэл түүн рүү дайрч тэр бүх хүчээрээ зодтолдоод цугтааж хоёр дүүтэйгээ уулзна. Гэвч дүү нар нь түүнийг хутгалж хөнөөнө. Бяндуугийн хамгийн их итгэж байсан найз нь ухаан захиралтай уулзаж шинэ киногоо ярилцаж баруун гар байсан дүүнч уулзалтанд нэгтэж Бяндуугийн байрыг булаахаар аль хэдийн тохиролцсон байдаг. Үүгээр кино маань дуусч байна. Заримдаа хамгийн ихтгэлтэй ойр байсан хүн чинь чиний дайсан байж болдгийг энэ киноноос харж болох юм. Бичлэгтэй минь дуустал хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгийг үзхийг хүсвэл subscribe дарахаа битгий мартаарай. Баяр таа.